би 3 асуулт байна. Нэгдүгээрт төсөв алдагдaltaй батлах ёстой. Бараг л энэ одоо ном ёсороо юм шиг ингэж тайлбарлахаа болооч. Ямар ч Монгол айл олж байгаагаас илүү идэж уух нь бол тэр айл супер дампуурна гэсэн үг. Ямар ч Монгол айл. Тэгэхэд одоо улсын бүх төсвийг барьж байгаа бид чи ер нь алдагдaltaй төсөв батлаад тэр нь тийм байх ёстой л гэж яриад байгаа юм. Яг онлоороо бол бид өнөөдөр ирээдүгээсээ зөвшөөрөл авахгүй дээрэм хийж байна шүү дээ. Энэ 1.3 их найдыг чинь дараагийн 4 жил, 8 жил, 10 жилийн дараа бидний хойч үе хүүтэй төлнө. Тэрэн дээр ямар хариуцлага байгаа вэ? Өрнөөс байх юм алгаа. Энийг хэрэглэн зарцуулах юм бол бид энэ улсыг дампууруулж гин гэсэн үг. Ухаантай царайтай гоё сайдын ажил хийгээд улсыг дампууруулж гин гэсэн үг. Харин өрийг мөнгө олдог, үржүүлдэг төсөл хөтөлбөрлөөр хэрэгжүүлж байгаа юу? Хэдэн хувь байгаа вэ? Миний нэгдүгээр асуулт. 1.3 их найдын хэдэн хувь нь мөнгө үржүүлдэг, мөнгө өсгөдөг төсөл рүү орсон бэ? 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 76 төслийг 1.8 их найдаар санхүүжүүлж байгаа танаа төсвийн хүрээний мэдээлэл дээр байна. Нийт 126 төслийн 40% нь ямар ч санхүүжилтийн их усүр байхгүй. Бас энийг олон улсын зээл тусламжаар авах уу? Үндсэндээ гуйлга гууж хөгдсөн орон хаач байхгүй шүү. Монгол энийг л нэг нээлт хийх гээл зүтгээд байх шиг байна да. Нэгдүгээр асуулт их тодорхой байх гэж бодож байна. Хоёрдугаар асуулт. Гэхдээ та нар айлаас ирэхээр авдрах. Төрийн өмчийн компаниуд 22.8 их найдын өр төлбөртэй. Мөнгө их мөнгө шүү. Энэ бол одоо Улаанбаатарын утааг байхгүй болох орон сууцыг санхүүжүүлэх мөнгө шүү. Төрийн өмчийн компаниудыг бүгдөө сонгуульд явсан найзуудыгаа дараагаар нь тавьдаг. Бүгдөө авилгалын үр уурхай гэж үзэж байна. Энэ 22.8. Ямар ч захын бизнесмен ядаж алдагдaltaгүй ажилдаг. Ашигтай байдгүй маа гэхэд. Тэгэхэд төрийн өмчийн компаниуд 22.8 их найдын алдагдал гадаад болон дотоод өр төлбөртэй. Энэ төсвийн хүрээний дотор хаана яваа вэ? Энэ дээр би бас гарцтай юм ярил л да. Тэгээ жил болгоно нэг яншаал, тоо яриал. Энэ тал дээр Монгол оронд хариуцж энэ авилгалын их усвэрийг байхгүй болгодог улсууд байгаа юу? Улсын төсөө санхүүждэг АТГ энэ дээр ажилддаг уу? Нэг сургуулийн захирал махирлыг нэг хөөцөлдөөл тоогоо гүцээгээл дараа нэг юм улс төрийн даалгавар маягаар нэг улс төрийн аллах шиг байгууллага болцсон. Энэ тэнэглэлээ АТГ одоо энэ үүрэг даалгаварч энэ төрийн өмчийн компаниудын 22.8 их найдын өр төлбөр дээр та нар хариуцлага тооцсон уу? Ямар гарц гаргалгаа байгаа вэ? За сая Ганбаатар гишүүн асууж байна. Тэгээ Ганбаатар гишүүн бас онлын хувьд гэж асуусан. Тэгээд онлын хувьд бол төсвийн тэнцэл бол эдийн засгийг тогтворжуулахад ашигладаг бодлогыг тохируулдаг үзүүлэлт мөө. Бид нэр энэ үзүүлэлтийг зөв үедээ ашиглаж чадаагүйгээсээ болоод одоо энэ алдагдал дээр өнөөдөр нэг ийм асуулт хариултууд энд өрнөж байгаа. Энэ бол бидний буруу. Яагаад 33.4 их найдын орлого олдог үедээ яг түүнтэйгээ адилхан зарлага гаргаж ирсэн бэ л гэдэг асуултанд л бид нар хариулах хэрэгтэй байхгүй. Яагаад эдийн засаг тэлж халж явах үед бид нар хоримтлол үүсгэж чадаагүй юм бэ? Яагаад хомж чадаагүй юм бэ? Хэрвээ тэгж чадсан байсан бол өнөөдөр энэ нөхцөл байдал байхгүй. Тийм учраас зүгээр эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдоод миний хувьд бол би иргэдийн оролцоог хангуулъя гэж хүссэн. Мэргэжлийн холбоодуудтай уулзсан, санал шүүмжийг сонссон. За дээрэс нь энэ тоонуудаа хатуу барил гэж үзсэн. Үннээ хэлье гэж үзсэн. Зах зээлд экспортын бараа бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс нь яг хэд байгааг үнээр нь хэлье. Харин тоон хэмжээг шахаж өгье. Гадаад нөхцөл байдалтай үүсэт байгаа асуудал гарцуудыг эрэлхийлье. Гацаа саадын арилгыг гэж зорьсон. Дээрэс нь эцсийн үр дүнд тэр суур тэнцэлчийн эерэг байх ёстой шүү. Урсгал хит нэмж болохгүй шүү. Орлого зарлага аль альнийг бууруулна шүү гэдэг энэ тоон дээр хатуу байсан. Гэхдээ эх хонд 1.9 их найдын одоо хөнгөлөлтөө зээл тусламж хэрэгжих юм байна. Гэтэл энийг явуулахгүй байх нь өөрөө ард иргэдэд хүрэх олон одоо төслүүдийг гацаах юм байна л гэж үзсний үндсэн дээр их усрын тодорхой бус зүгээр бага алдагдал тавьчаад бондор үнд цаасаар санхүүжүүлнэ гэж хэлчихэд тэргээрээ шаардлагагүй хөрөнгө оруулалт тавьдаг байдлаас татгалзах ёстой. Тийм учраас Ганбаатар гишүүний хэлж байгаа маш зөв. 1.3 их найдын алдагдлаар бол
газрын тосны үйлдвэр, тэр Эрдэнэ өрөнгийн усан цахилгаан станц, саяны 10 аймгийн дулааны станц гээд олон ажлууд мэдээж одоо хэрэгжинэ. Тэгээд энэ ажлууд хэрэгжихээр их усүр нь заавал бичигдэх ёстой төсөвдөр. Тэрээс хоосон нэг юм бонд гаргана, үнд цаас гаргана гээд эргээ төлж чаддгүй ийм нөхцөл болж болохгүй шүү дээ. Тэгээд өнгөрсөн энэ хугацаанд чинь бараг 12-3 их 80-ийн үр зээл авчаад шүү дээ. Ашиглаж чаддгүй, тэгээ хэрэгжилж чаддгүй, тэрийг ирэмбэлж чаддгүй. Тэгэхээр сая эдийн засгийн хөгжлийн яамнаас засгийн газар дээр ерөөсөө энэ төслүүдээ яг олон улсын аргачлалаар нэг үнэлээд дуусгасан. Одоо энэ үнэлгээгээ барьж байгаа л жилийн төлөвлөгөө 5 жилийн чиглэлээр явуулъя. Ингээд жоохон зохион байгуул. Хотоо мануулах гэж нохоод хэжээдэг. Уг нь одоо ард түмнийхээ амьдралыг сайхан болгох гэж л төрийн өмчийн компани сайд нарыг засгийн газрыг бид тэжээж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө хотоо манах ард түмнийг сайжруулах төрийн өмчийн компани ийм өртөө болцсон байна. Энэ дээр АТГ юу ч хийхгүй байгаа энэ механизмыг яах вэ гэдгийг л ярьсан. Хоёрдугаарт толгойдоо малгайгаа тааруулдаг болохоос биш малгайндаа толгоогоо тааруулж зорж болохгүй, толгоогоо завчиж болохгүй. Тэрэн шиг төсвийн хүрээний энэхүү хуулийг бид нэгэнт хэрэгжүүлэхгүй ингэж дандаа дээрлэх юм бол ерөөсөө хуульгүй байя. Ингэж худлаа жүжиглэхээ болиё. Чи хуулиндаа бүр заасан байгаа шүү дээ. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 3, 11, 11-ийн 2-ыг уландаа гიშгэж бид төсвийн хуульгүй юм шиг орж ирж байгаа. Төсвийн доктортой байдлын тухай хуульгүй юм шиг орж ирж байгаа. За энэ алдагдaltaй төсвөөгээд байгаа дээр бид нар олон талаас нь тайлбарлаж. За би дахиад нэг талаас нь одоо төсөв талаас нь тайлбарлах гэдэг оролт юм. Алдагдлын бүтэц их чухал. Энэ юунд зориулж байна яг таны асуулт тийм. Юунд зориулж байна? Ямар үр ашигтай төслүүд төр явж байна вэ? Эсвэл цалин дэвтэрт хэмжээ авч тавьж чадахгүй алдагдлалд орж ийн үгүй юу гэдэг. Тийм. Тэгэхээр бидний сонголт юу вэ гэхээр цалин дэвтэрт хэмжээ татврынхаа орлогоор бүрэн тавьчихж байгаа. Бүр дээрээс нь 2% ашигтай байна. За эдийн засгийн өсөлтөө хангахын тулд яг таны хэлж байгаа шиг яг мөнгөний үржүүлэгч төслүүд дээр энийг тавьж байгаа юм. 1.5 их 80-аар нөгөө мега төслүүд дээр гадаадын дэс тусламжаар санхүүжиж байгаа тэр төслүүд тэр хөрөнгийг тавьж байгаа. 1.5. Хамгийн нэгдүгürt нөгөө нефть босруулах үйлдвэр жил тэрбум доллар авч үлдэх энэ төсөл. Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц. За тийм тэгэхээр Ганбаатар гишүүнээ тэгээд таны санаа зовж байгаатай би бас ажил байна. Тэгэхээр алдагдал маань цэвэр мөнгө үржүүлэгч хамгийн үр ашигтай ийм төслүүд рүү явж байгаа шүү гэдгийг хэлье.